Манайд одоо сонгогдсон гишүүдийнхээ энэ их бүтээн байгуулалтанд баярлалаа. Энийг бол давхцуулж яриад байх шаардлагагүй гэж үзээд би өөрийнхөө саналыг шууд хэлье гэж бодож байна. За, сайн юмны хажуугаар саар юм их байдаг. Миний сэтгэл таарахгүй нэг юм Монголд их байдагт би энэ дээр саналаа хэлье гэж бодож байна. Дуртай газараа бие засдаг, дуртай газараа нус шүлс цэрээ хайдаг, дуртай газараа хогоо гаргаад тавьчдаг. Монгол гэртэй айлууд бол одоо хашаанаасаа гарч ивэл боллоо гэсэн шиг угаацсаар гадна талдаа катог байгуулдаг энэ явдлыг л бүрэн зогсоогоосэй. Энд ерөөсөө иргэдийн оюун ухаанд нь өөрчлөлт хийж өгөөсэй гэсэн юм санал байна. Энийг бүгдээрээ дэмжих байхаа гэж би бодож байна. За, түүнээс гадна энэ тэндэг одоо наадаг зар байна. Хизээч бүр хуулахад бэрхшээлтэй, цэвэрлэхэд бэрхшээлтэй. Лифтэнд, айлын хаалганд, гадна хаалганд арай л хүний ард талд нь л наахгүй байгаа энэ зарыг тийм байгаа учраас энэ дэр бас нэлээ анхаарч ямар арга хэмжээ бол бүгдээрээ хэлцүүл буруугүй гихчээр цөмөрөө яаж тэмцүүл энийг бас цэвэрхэн байлгаж болох вэ? Сайны хажуугаар саар юм. Энэ бол хот одоо дүүрэг хот хаанч гэсэн энийг одоо наацсан байгаа нь биднэрт бас сайн юмны хажуугаар саар бохирдлыг харуулад байдаг. Муухай харагддаг одоо шондор зүгээр битүү наацсан байгаа. Энэ дэр бас анхаарлаа хандуулаарай. Энд ажиллаж байгаа бүх иргэд энд оролцох ёстой иргэдийн оролцоог дээшлүүлэх гэсэн ийм санал байна. Бас нэг санал байгаа юм байна. Энэ машины зогсоол хаана машин тавьж тэнд машин унаад явж байгаа манай иргэд одоо ухамсар маш дорой хогоо тэнд машин явхтал тэнд савтай хог үлддэг. Тэнд ууттай хог, архины шил, пивний сав ингээд бүгд тэнд хог үлдээж байгааг бас анхаараасай. Тэгэд ил энэ зогсоолоод газар доорх орчин үеийн зогсоолоор одоо солиход одоо бүгдээрээ хамтарч ажиллая гэсэн саналтай байна. За, баярлалаа. За, баярлалаа. Та бүгдэнд нь амжилт хүсье.